За сайн байцгаана уу. За энэ зөвшөөрлийн тухай хуулиар захин мөрөөдөө тоглоомын асуудлыг бүр мөсөө хориглож байгаа. За би байнгын хорон дээр бас байр сууриа илэрхийлсэн. Ер нь яагаад энэ захин мөрөөдөө тоглоом газар аваад байна? Яагаад залуучууд энэ төрлийн эрсдэлд ороод байна гэдгийг бол бид нар бол цогцоор нь харах ёстой. Энэ бол эргээд одоо нөгөө ажилгүйд ядууралтай холбоотой асуудал юм аа. Тэгэхээр эдийн засгаа яаж тэлэх юм, ажлын байр яаж бий болгох юм гэдэг асуудал дээрээ бас давхар анхаарал хандуулахгүй бол зүгээр аль нэгэн зүйлийг хорж цагдах тэгээд баахан одоо хүмүүсийг тийм одоо эрүүгийн хэргийн холбогдогчоор татах энэ төр асуудал чинь бол бас эцсийн шийдэл биш шүү гэдгийг бол бас давхар хэлхийг хүсэж байна. За тэгээд энэ зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулаад банкны тухай хуульд нэг нэмэлт оруулаад ирсэн байж байгаа. За энэ бол бас ноцтой харагдаад байгаа маа. Яаж ийн вэ гэхлээр банкны тухай хуулийн 7-гийн 2-т банк түүний харилцагч болон 3 дахь этгээд нууц гэж үзсэн альва мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх задруулахыг ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч төлөөлөл удирдах зөвлөлийн дарга гишүүн гүйцэтгэх удирдлага хянан шалгах зөвлөл ажилтнанд хориглоно гэд ийм заалт орцсон байгаа. За энэ заалт бол ерөөсөө нөгөө хувь иргэний нууц мэдээллийг одоо хамгаалахтай холбоотой ийм заалт байгаа. За тэгэд энд болохоор юу оруулж ирж ийнэ гэхлээр энэ төлбөр таавар бооцоо тоглоом захин мөрөөдөө тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах, төлбөр таавар бооцоо тоглоом мөрөөдөө тоглоом сурталчлах, захин хэрэгслийг ашигласан заллих гэмт хэрэгт хууль заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас шаардсан буюу зөвхөн одоо ингээд мөрдөгчийн хүсэлтээр хүний нууц мэдээллийг бас задруулах ийм нөхцөл байдлыг үүсгэсэн заалтыг нэмж байгаамаа. Тэгэхээр энэ бол одоо яг энэ нөхцөлд бол шаардлагагүй гэж харж байна. Яагаад вэ гэхлээр энэ 7-гийн 2-ын 3-т тэртээ тэрнгүү прокурор зөвшөөрсөн нөхцөлд одоо шүүх прокурорын байгууллага удирдлага гаргасан эсвэл авилгатай тэмцэх байгууллага цагдаагийн байгууллагын шаардлагаар прокурорын зөвшөөрлөөр энэ мэдээллийг гаргаж болно гэсэн заалт нь байж байгаа аахгүй юу. Тэгэхээр энэ агуулгыг илүү өргөжүүлээд одоо тэр мөрдөгчийн бас эрх үүргийг нэмэгдүүлээд байх нь бол зохимжгүй юм а гэж харж байгаа. Тэгэхээр хууль санаачлагчид энэ одоо заалтаа буцаага татаад авчаач ээ. Яг л бид цаашид бол ер нь бол одоо энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг илүү одоо нөгөө иргэндээ ээлтэй, хүн төвтэй, хүний эрх хэрэгчлөөг дээдлсэн байдлаар зохицуулахыг зорж байгаа. За нөгөө талаас ер нь энэ хувь хүний нууцтай холбоотой асуудлууд бол маш эмзэг хэвээр байгаа. Энэ цаг мөчид бол ийм цонх нээгээд авах шаардлагагүй гэж үзэж байгаамаа. Тэгэхээр энэ асуудлыг хойшин татаад авчаач л гэж одоо энэ хууль санаачлагчид хэлэх гэсэн юм. Санал хэллээ.